ерөөхдөө манай цэргийн албахан ядарсан. Шин цэрэг орж ирэхгүй байна. Зэвсэг хангамж байхгүй юм байна. Стратеги алга нэмээд Киев хотын засаг дарга бас дахиад гарч ирж байна. Юу хэлж байна гэх юм бол цэрэг дутж байна. Виталий Кличко өөрөө хүүхдүүдтэй цэргийн албан хаагч хааж ийн гэх юм бол үгүй. Бид нэр Герман Америкт сайхан зугаацаал явж байгаа. Өдөр өнгөрөх тусам Украин Зеленскийтэй холбоотой мэдээллүүд улам аимшигтай, улам уу болж эхэлж байгаа. Та хэд нэг бичлэг үзүүлчихье. Хаанах юм бэ гэх юм бол Покровск. Тийм. Юу болж байна гэх юм бол Украины цэргүүд 100-100-аараа ерөөхдөө бууж өгч байгаа. Яг гэх юм бол хангамж байхгүй, зэвсэг байхгүй, зүхтах боломжгүй, бүслэгдсэн. Осо хэдэн мянган цэрэг тэндээ нас орцсон. Тэгээд эднэр 100-100-аараа Оросын тал руу бууж өгөөд гараа өргөөд морал угаасаа хогийн савлаа орцсон байгаа. Өчтөр та сонссон бол сар болгон 20 мянган цэрэг угаасаа цэргийн албаасаа зугтж байгаа. 10 мянган орчим цэрэг нас барж байгаа эсвэл гэмтэж байгаа. Тэгээд аль хэдийнэ ер нь бол цэргийн дутагдал орцсон байгаа. За энэгээр дамжуулаад ер нь бол Зеленскийн баярладаг, тэмдэглэдэг өдрүүд ерөөхдөө дуусах төгсөж ах шиг байна. Яг гэх юм бол Украины дотоод мэдээлэл муу, бас гадаад мэдээлэл муу. Яг гэх юм бол Bloomberg Зеленскийг тултлан дэмждэг байсан, Украины талдаа бат зогсдог байсан хэвлэл мэдээллийнхэн фейк ньюс тодорхой хэмжээгээр цацдаг байсан шүү дээ. Юу бичиж байна гэх юм бол сонирхолтой. Why do Ukrainians fight? Яагаад Украинчууд өргөжлүүлээд тэмцэж байгаа байлтж байгаа юм бэ? За, a 100 million graft case shows why. Яг гэх юм бол нэг 100 сая долларын авилгатай гэмт хэрэг шалтгаан байж магадгүй гинэ. За 100 сая долларын гэмт хэрэг юутай холбоотой юм бэ гэх юм бол иймэрхүү юмтай холбоотой. Жишээлбэл Киевийн нэг цагдаагийн албан хаагч юу хийсэн бэ гэх юм бол 400 мянган доллар хулгай хийгээд хэр их мөнгө юм бэ гэх юм бол асар их мөнгө бараг 2 гаруй тэрбум. Тэр 400 мянган долларыг хулгай хийчээд баригдахгүй тулд юу хийсэн бэ гэх юм бол ой модлоо зогтсон. Тэндээ тэгээд ерөөдөө мөнхөрхөө шийдсэн. Тэгээд байлтаа бүх юм ингээд дуусныхаа дараа ой модноос буцаа гарч ирээд 400 мянган доллартай сайхан амьдрия гэсэн төлгөөтэй байсан байх. Гэхдээ харамсалтай ой модон дотор баригдсан. За нэмээд Украин дотор Украины төлөө тэмцдэг их хурлын гишүүдүүд байх шиг байна. За нэг нь бол Александр Дубинский. Тэр өнгөрсөн 7 хоног үл тэр чигтээ нон-стоп твитүүд гаргасан X дээр. За юу хэлж байна гэх юм бол Олег Татаров орлогч Зеленскигийн одоо ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дэд дарга нэмээд Васул Малюк State Service of Ukraine одоо төрийн үйлчлэгээ үзүүлдэг албаны дарга State Bureau of Investigation-ны дарга одоо төрийн байцаалтын албаны дарга Алексей Сухачев эдгээр юу хийсэн бэ гэх юм бол мөнгө хулгай хийсэн гинэ. За тэгээ авилгатай тэмцэх газартай эднэртээр хэрэг үүссэн байгаа. Гэхдээ эдний хэрэг бол жижигхэн 400 мянган доллар энэ бол нэг ойролцоо 15 сая доллар. Энээс хамаагүй том гэмт хэрэг хаана явж байна гэх юм бол Зеленский 100 сая доллар Батлан хамгаалтын салбараасаа хулгай хийсэн гинэ. Одоо авилгатай тэмцэх газрын байцаалтаа өргөжлүүлээ явж байгаа. Энэ хэрэг дотор хэн холбогдсон байгаа юм бэ гэх юм бол Зеленскигийн доор сайдын албан тушаалтай байсан Чернишов. За юутай холбоотой юм бэ гэх юм бол дроны тендер дээр өөрийнхөө холбоотой компани, найз нөхдүүдийн компани дээр ерөөхдөө тендерийн зохицуулж өгөөд 100 сая доллар хулгай хийсэн гэж юм. За тэр 100 сая доллар тэгээ болцсон юм уу? Үгүй. Яг гэх юм бол тэрнээс илүү том тендерүүд байгаа. Хамгийн том тендерүүд хаана явж исэн бэ гэх юм бол эрчим хүчний салбар. Та мэдж байгаа бол нэг цахилгаан станц барихад олон зуун сая доллар урсдаг. Олон зуун сая доллар урсдаг салбар дотор улс төрчнөр угаасаа паразит мэтэр угаасаа гүгээд очдог. Монголд бас яг адилхан, тийм учраас 5 дахь цахилгаан станц гих мэт шиг ингээ удаашраад явж байгаа. Тийм учраас манай цахилгаан Монголд өртөгтэй маш өндөртэй. Тийм тэгээд ягаад шинэ цахилгаан станц эрчимтэй баригдахгүй байгаа юм бэ гэх юм бол тэр паразитууд хоорондоо идэж уух гээд байгаа учраас тэгж байгаа. Украин өөрөхдөө яг адилхан. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнээдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийгийн орлого хэд нуграал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар
тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ Цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ Цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай Цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээ эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлээ. За тэгээ авилгатай тэмцэх газрын алтан тушаалтанд мөрдөн байцаагч бас Украины телевиз дээр ярилцсан өглөө хэдүүлээ анхааралтай сонсцгоё. Багато не скажу, але скажу так, що в різних ситуаціях під час розслідування цього кримінального провадження ми фіксували 4 мінімум. За бид нэр байцаалтай явуулж байхдаа хүмүүсийн бүхсийг уухтаа бичлэг авсан. Аудио бичлэг, видео бичлэг. За хэний аудио, видео бичлэг авсан бэ гэх юм бол 4 сайт нарын бичлэг авсан. Одоо авилга авч байхдаа, зохицуулж байхдаа, мөнгө угааж байхдаа. Міністрів Кабінету міністрів. 4. 4 гинөө? 4. Ганцхан 4 юу? Сонсцгоо. 4. Зараз фігурує 2. Оцінюються їхні дії на предмет достатності доказів чи вчинення ними А якихось скільки всього доказів. міністрів Кабінету? Я вибачаюсь, пане Ярослав. Тэгээд та нар ерөөдөө хідэн сайт дээр тийм байцаалт явуулж байгаа юм бэ? Хідэн сайтын бүхсийг ухаж байгаа юм бэ? Зараз їх найменше 13. Одоохондоо доор хаяж 13 сайт дээр байцаалт явуулж байгаа гэж. 13. Төсөөл үстэй. На жаль, через вашу активну діяльність деякі вибачаюсь. недосідили, які, я так розумію, там були в Об'єднуючі. Але це люди різного періоду. Тобто За. Тэгээ одоо 13 сайт нар одоо яг алтан тушаалтай хүмүүс биш ээ. Тэ? Нөгөө тэ олон жилийн хугацаанд тэ зарим нь огцорсон, зарим нь дэвшүүлэн зайлагдсан гих мэтчлэн тэ. Тэгэхээр нийтдээ өнгөрсөн жилүүдэд тэ алтан тушаалтай сайт байсан хүн 13 хүн дээр ерөөхдөө мөрдөн байцаалт явж байгаа. Авилгатай тэмцэх газар. хтось ну, раніше був міністром, хтось пізніше. Я Тобто про що, да. це не всі 4 діючі. Але всі повернулись в Україну і єднались. Працюємо. Тому, да, ну, зараз, я так розумію, що у нас За. Гэхдээ одоо яг ямар хоёр сайт дээр мөрдөн байцаалт явж байгаа юм бэ гэх юм бол эрчим хүч. За юу. Яг өнөөдөр алтан тушаалтай. в уряді є як мінімум 2 людини, яка фігурують в цій історії. І досі. І, ну, як не досі, це люди, які відповідають за енергетику. Эрчим хүчний Це ж салбар дотор найбільша ажиллаж байгаа. проблема, яка Тэр бол хамгийн том взагалі в асуудал. цій історії. Ну, Яг гэх юм бол тэд нэр эрчим хүчний салбарыг хамгаалах зорилготой эрчим хүч үйлдвэрлэх ёстой тог дулаан гэх мэт байх ёстой. Гэхдээ байхгүй болж байгаа. Тэгээ энэ авилгатай холбоотой юм гэсэн асуудал байна. За. Дараагийн их хурлын гишүүн олон нийтийн өмнө одоо энэ бас сошиал медиаг ингэ тавигдсан бүр Дональд Трамп руу хандаж үг хэллээ Америкчуудад. President Trump, a major corruption scandal has erupted in Ukraine, one that directly implicates Volodymyr Zelensky and his closest associates. За нэг томоохон авилгын гэмт хэрэг ерөөхдөө илэрсэн манай улс дотор хэд холбоотой бэ гэх юм бол Зеленский ба түүний ойрхон байгаа нөхдүүд. Millions of U.S. taxpayer dollars allocated to support Ukraine's energy sector have been stolen by Zelensky's inner circle. Олон зуун сая доллар тийм Америкчуудын өгсөн мөнгө юун зориулагдсан байсан бэ гэх юм бол эрчим хүчний салбарт тэр мөнгө хулгайлагдсан, алга болсон, идэж уусан эднэр. They were stealing cash in bulk money that came directly from U.S. Federal Reserve accounts. Ямар мөнгийг хулгайсан бэ гэх юм бол Америкийн төв банкны сав баглаатай. За ёо. Kansas City-гийн төв банк, тийм Minnesota-гийн төв банк уурч дээр энэ тухай бис контент хийсэн. Тэр мөнгийг тийм бүр ингээд савлгааг нь өөрчлөхгүйгээрээ тийм шууд ингээд идэж уусан гинэ. Every payment made by Energoatom, the Ukrainian state company operating all За тэгээ ямар компанитай холбоотой юм бэ гэх юм бол Energoatom. За тэр компани юу хийдэг юм бэ гэх юм бол Украин дотор байгаа бүх цахилгаан станцуудыг өдөртдөг эрх мэдэлтэй төрийн өмч компани. Тэгээ тэр төрийн өмч дотор юу байгаа юм бэ гэх юм бол нөгөө цахилгаан станцууд, цахилгаан дамжуулах сүлжээг гэх мэт. power plants was taxed by Zelensky at 15%. За тэгээ манай сайд нар таад мэдж байгаа шүү дээ. Энэ тэнд ингээ яригдчих байгаа тий. Тендер мендерээс 10%-ийг гусдаг. Зеленский хэдэн хувь гуссан бэ гэх юм бол тэр компани руу явсан мөнгнөөсөө шууд 15%-ийг идэж уусан гинэ.
The US provided $5 billion in energy assistance alone. За тэгээ Америкчууд Украины эрчим хүчний салбарт тэр Энерго атом компанид $5 тэрбум өгсөн гэж байгаа. За тэгээд $5 тэрбум 15% гэдэг чинь $750 сая. Тэг $750 сая ийм их мөнгөөр юу хийдэг юм бол та? Өөрөглөлөө сонсцгоо. Meaning Zelensky personally stole $750 million from the United States. Mr. President, if that's how much he stole from just $5 billion. За тэгэхээр $5 тэрбумоос $750 сая гуссан юм бол How much do you think he took from the $350 billion handed out by Joe Biden? $5 тэрбумоос тийм их мөнгө гуссан юм бол Joe Biden ба Европчуудын өгсөн мөнгө одоо $300 тэрбум даваа явцсан тооштой. Тэр 300 хэдэн тэрбумоос Зеленский ба нөхдүүд хэдийг гуссан юм бэ? Тэсий тооцоод үзье л та. Тэ. За 350 тэрбум шүү. 250 тэрбум гэж заяа. Хэдэн хувь гуссан юм бэ? Тэ. Хэд гэх вэ? За 5% гэж заяа. 12.5 тэрбум доллар. 5 тэрбумаар 5% ингэ тооцох юм бол. Тэгээ Монгол хаашнаасаа 50 хэмдэртэй Зеленский идэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол 12.5 тэрбум. Ийм их мөнгөөр одоо юу хийх вэ? Тэ сонирхолтой. There is an urgent need for both an FBI investigation American and a FBI-ыг comprehensive байцаалдах audit of хэрэгтэй. American aid Аудитлах sent to хэрэгтэй Ukraine. энэ бүх мөнгөн The урсгал. American people deserve to know how much Zelensky and his criminal Америкийн татвар төлөгч нар энэ мөнгө хаашаа явсан бэ? Хэн идсэн бэ? Хаашаа алга болсон бэ? Ерөнхийдөө мэдэх ёстой эрхтэй. network stole, because they are using that money to fund fake news campaigns meant to discredit your peace initiative. За тэгээд тэр хулгай хийсэн мөнгөөрөө Зеленский ганцхан байр, орон сууц, хувьцаа гэх мэт шин өөртөө ингээд тансаглаад тийм тансаг машин зашин ийш тийш тийм юм авахгүй байгаа. Зеленский тэргээр юу санхүүжүүлж байна гэх юм бол тий энэ инх тайван зориулсан тий янз бүрийн хөдөлмөр шингэж байгаа шүү дээ. Одоо хийж байгаа шүү дээ. Дональд Трамп Аляскад уулзж гин тий Европчуудтай уулзж байгаа. Тэгээ Зеленский энэ хулгай хийсэн мөнгөөр юу хийж байна гэх юм бол хар PR явуулж байгаа юм байна. Пропаганда явуулж байгаа юм байна. Хиний эсрэг юм бэ гэх юм бол Дональд Трамп ба түүний одоо инх тайвныг төлөө хилцлүүдийг ингээд хэн эсрэг ажиллаж байгаа юм бэ? Хэн Трампын тэр хөдөлмөрийг ерөөдөө бодоо олгож байгаа юм бэ гэх юм бол Зеленский гинэ. For them, this war is a gold mine. Тэдний хувьд бол энэ дайн юу юм бэ гэх юм бол алтны урхаа. Тийм байгаа ч тээ. Алтны урхаа байгаа ч тээ. Сохортлоо байжсан байгаа хаа. Гэхдээ тэгээ Украины ард түмэн энэ дээр гомдож байгаа байлгүй те. Зэвсэг хангалттай авч чадахгүй юм байна. Хүмүүсийн цалин орлого өгөхгүй юм байна. Гэхдээ цаана хэдэн тэрбум доллар хулгайцсан бол тэргүүрээ дамжуулаад их орныхаа төлөө зэвсэг худалдаж авах боломжтой байсан ба шүү дээ. Цэргүүдэд хангалттай цалин өгөх боломжтой байсан ба шүү дээ. Тэ мөнгө яг зориултын дагуу зарцуулагддаагүй тэ авилга даалгуулсан тэгээ их ор энэ Украины ард түмэн энэ дээр удахгүй гомдох. Яг гэх юм бол одоо тэ Украины цэргийн албахан арчигдож байна. За нэмээд Хуляпол дээр цэргүүд нь зүхтж байгаа юм байна. Total exhaustion of forces. Ерөнхийдөө манай цэргийн албахан ядарсан. Шин цэрэг орж ирэхгүй байна. За тэгээд зэвсэг хангамж байхгүй юм байна. Стратеги алга. Тэгэл ерөөхдөө эдгээр айгуу disappointed явж байгаа. Нэмээд Ukrainian forces withdraw from Zaporizhzhia positions. Zaporizhzhia хотоос тэгээ Украины цэргийн албахан бас дутж байгаа юм байна. Нэмээд тэгээ Киев хотын засаг дарга бас дахиад гарч ирж байна. Тэгээ юу хэлж байна гэх юм бол цэрэг дутж байна. Виталий Кличко өөрөө хүүхдүүдтэй цэргийн албан хаагч хааж гинүү гэх юм бол үгүй. Тэ тэд нэр Герман Америкт сайхан зугаацаал явж байгаа. За энэ бүх юмыг ингээ базаа хийлэхэд тэ энэ зураг л тохирондоо тэ Гадафи сайхан идсэн, Саддам сайхан идсэн, Нориега сайхан идсэн, Осама бин Ладен идсэн үгүй идсэн л байх л та. Зеленский бас яг адилхан за тэгээд ижил төстэй тавилантай андууд Зеленскийг аль хэдийнэ дуудаж байгаа. Тэгээд миний өгшөө тэ очих газартаа тэ цаг нь дөхж юм да